Жил бүр саршны баярын өмнө эдиш арга хэмжээг зохион байгуулж иргэдэд нэг дороос хямд үнэтэй бараа бүтээгдэхүүнийг худалдаа авах боломжийг бүрдүүлж өгдөг. Энэ жилийн тухайд ковид цар тахал болон малын гоц салдвар шүлхийн өвчин гарсантай холбогдуулан энэхүү эдиш арга хэмжээг зохион байгуулах хугацаа нь хойшлон өнөөдөр мах цагаан эдний худалдааг найрамдал талбайд эхлүүлж байгаа мэнэ. 3 хоногийн хугацаанд найрамдал талбайд малчид мал бүхэн иргэд өөрсдийн боловсруулсан сүү цагаан эдээ махны ченжийн гар дамжуулалгүй шууд иргэдэд халдвар хамгааллын дийлмийг баримтлан борлуулж байна. Иргэдийн өсөлтөөр бас цагаан сарын өмнө яг энэ хүнсний хангамжийг ялангуяа өдөөчн гаралтай энэ мах сүү цагаан эдийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ арга хэмжээг олж байгаа. Нөгөө талаар бол бас урд нь ээж хангамжид оролцох гээд малчит маань ингээд малаа бэлдсэн, махаа бэлдсэн байсан. Нэлээ хүлээл зүгтсэн байсан. Тэгээ нэгэнт бэлтгэсэн одоо бас мах цагаан эдийг бас борлуулахад нь дэмжлэг үзүүлэх. Ийм зорилгоор малчтаас хэрэглэгч тэгээд дундын дамжлаггүй ийм арга хэмжээ явуулж байна. Энд борлуулагдаж байгаа бараа бүтээгдэхүүний үнийг дарханчуудаа бүхэндээ танилцуулъя. Аар бол 20,000-аас 28,000 төгрөг, зөөхий 25,000 төгрөг, сүү 2,500, аарц 25,000, өрөм 25,000 төгрөг, хоньны мах 8,500-аас 8,700 төгрөг, үхрийн мах 8,500-аас 9,000 төгрөг, адууны мах 8,500, 1 кг махан болон гидсэн гүзээний буз 4,000-аас 9,500 төгрөгөөр тус борлуулагдаж байна. За үүдэл ерөнхийдөө боломжийн гайгүй. Захаас зарж байгаа хөөснөөс арай хямд манах бол. Тэгээд хөвслийн гарал үүслийн бичгтэй шүү дээ. Цагаан эдний төлөвлөгөөтэй бол ер нь зарж байна. Дархан бол нэг 3 дугаар аваас оролцож байна. За ямар махнууд вэ? Адуу хөр хоногтой л оролцож байна. Аха, үхрийн мах килограмм нэртэй. За 8500 тал байна да. Өнөө нэрээ. Хоньны мах нь бас 8500 та. Ер нь бол 8500 л энэ бүгд. Өнөө өглөө янзлаад шууд орж ирсэн.